Холбогд тулааны дэлхийн аварга Дэмэт ёо. Яа болио. Яарцаа улсарга орцоо. Яа. Тулааны спортын түүхэнд том холбоод тулааны өөр төрлийн аваргуудыг хооронд нь тулалдуулж байсан том туршлагыг бид мэднэ. Жишээлбэл Conor McGregor-ийн эсрэг Mayweather, Francis Ngannouгийн эсрэг Tyson Fury. Гэхдээ энэ тулаанууд бол зөвхөн нэг талын дүрэн давмгайлсан тулаанууд байсан. Бид бүгдээрээ харсан, үр дүнгийг үзсэн. Өөрөөр хэлбэл тийм ээ, энэ бүх тулаан зөвхөн боксийн дүрмээр явагдсан. Энэ бол 200% зөвхөн боксчдад ашигтай тулаан. Холбог тулаанчдын хувьд бол асар том эрсдэл. Тэгвэл Азийн хамгийн том холбоо бол One Championship холбоо. Аимшигтай хоёр тулааны спортын төрлөөр хоёр аваргыг хооронд нь ижил тэгш дүрмээр тулалдуулсан. Хин хиндээ 100% сэтгэл ханамжтай гэрээг үзэглэж тулааныг зохион байгуулсан. Тэр бол Muay боксийн дэлхийн аваргын эсрэг холбог тулааны дэлхийн аварга. Тэмцээний дүрмийг товчхон танилцуулбал 1-р үед Muay төрлөөр, 2-р үед холбог тулаан төрлөөр, 3-р үед Muay төрлөөр, 4-р үед холбог тулаан төрлөөр. Тус үедэд тухайн тулааны спортын төрлөөрөө мэдээж нөгөөдгөө давмгаална. Гэхдээ 2-р үед дүрэн буцаад өрсөлдөгч рүү иргэнэ. Тэгэхээр 1-р үед Muay боксing дэлхийн аварга, холбог тулаанч дэлхийн аваргыг нам цохиж унгаах. Эсвэл 2-р үед шилжиж өөрт маш том эрсдэлтэй дүрм рүү нүүр тулах. There's no boxer in history that has accomplished what I've accomplished. Мэдээж та энэ дугаараа үзэж байгаа юм чинь таны хамгийн түрүүнд хийх зүйл юу вэ гэхээр subscribe товчон дээрээ тарах. Яг л гэвэл тулааны спортын талаар дугаар бэлтгэдэг энэ сувг таны үздэг сувгийн жагсаалтанд зайлшгүй байх ёстой. Тэгвэл Muay төрлөөр Road Tank төмөрхөн хочтой. 7 настайгаас эхэлж Muay бокс суралцаж эхэлсэн. 10 настайдаа анх мэргэжлийн Muay боксийн тэмцээнд хөл тавьж байсан. Muay бокс болон кикбокс хоёрын загалмайсан эцэг гэж хэлж болно. Нийт Muay боксийн төрлөөр 324 удаа мэргэжлийн тулаан хийснээс 274-т нь ялалт байгуулсан. 40 ялагдал 10 тэнцээ. Muay боксыг төлөөлж энэ аимшигтай аратан холбог тулааны дэлхийн аваргын эсрэг нүүр тулна. Гэхдээ холбог тулааны дэлхийн аварга хэн бэ гэж юу? Тэр бол хатуу боорцог Demetrius Johnson. Бидний өмнөх дугаарт бүх цаг үеийн 10 шилдэг тулаанчдын жагсаалтанд зайлшгүй багтсан тэр залуу Muay боксийн дэлхийн аваргын эсрэг. Өөрийн тулалдаж буй тулааны спортын төрлөөр жинхэнэ суперстарууд. Conor McGregor, Mayweather хоёр шиг дам боксийн дүрмээр бол биш. Энэ бол яг хүч тэнцвэртэй тулаан тасархаа тэмцээний зохион байгуулалт. За тэгвэл энэ галзуу тулааны бичлэгтэр хэдүүлээ реакшн хийж үзье. Энэ тулаан бол өмнө болчихсон. Гэхдээ би бол ерөнхийдөө үр дүнгийн сонсноос биш яг энэ тулааныг яг галзуу ингэж нарийн сууж үзээгүй. Одоо энэ дэр хэдүүлээ реакшн бичлэг хий. За ингээд та бүхэн ойлгохороо YouTube-ийн copyright-аас одоо сэрэмжилж би тулааны бичлэгийг баг зэрэг хоёр талаас нь хавчих болно. Ая дэвсэх болно. За ингээд миний яриад амгаалж жоохон тайлбар маягтай явна. Тэгэхгүй бол copyright strike-ийн анхааруулгыг авах магадлалтай. Ялангуяа энэ тулааны спортын One Championship UFC гэсэн энэ том YouTube сувг бол copyright хамгаалтыг бол маш сайн detect, маш сайн одоо мөрдөж барьж авдаг. Тэгэхээр ингээд аль болох энэ бичлэгийг одоо танихдахгүй болгож байгаа гэж хувиргаж ойлгоорой. Зя тулаа гэсэн төмөрхөн Road Tank эсрэг холбог тулааны дэлхийн аварга Дэмэт ёо ямар амар баруун явпа. Бас Demetrius Johnson царай бол юу ч болоогүй юм шиг харагч. Гэхдээ энэ амар очсон. Тэгээ чинь нэмгэн бэл хийх чинь холбог тулааны Muay-гийн бэл чинь бас баг зэрэг зузаан байдаг шиг санагдана. Эсвэл аим шигтэй энэ саяны баруун гаралтай тас. Энэ Road-ийн хөл мөлийг хараачаа энэ одоо баг мууны муу хаашаа. Эсвэл Muay бол надад хамаагүй илүү эрсдэлтэй тулааны спорт санагддаг. Ер нь бүгд эрсдэлтэй. Гэхдээ энэ дотроос хамаагүй хүнд төрөл нь тохоо өвдөг, бүгд ордог. Тэгээд юусоо хөвтөж нөгөө цаг ам гэсэн байхгүй. Дандаа босоогоос энэ арда баруун зүг комбинашн яваад хөл яваад. Яа энэ ясан тасны сэтгэлийн хооронд. Яа болио. Ингиж амар цоххорч одоо. Яа энэ бол миний яг гадарж байгаагаар Demetrius тэр хөл мөлний үеэр хугарах үед ийм цохилт өмнө нь бол Demetrius Johnson баг авж байгаагүй баха энэ. Яа. Арай. Гэхдээ маш сайн үзэж чинь босоогоос Demetrius Johnson бол яг нөгөө өрөлтийг хардаа яг нөгөө холбог талаараа өөрөө яваад байгааз. Хоёр тишээ жоохон зүхтах маягтай. Тэгэхгүй бол энэ өөр тэмцэх боломжгүй л те. Ястоо жинхэнэ нөгөө survive хийж чинь амиад хийж чинь. Яа. Ямар их цохилт авч байна.
Ой, баруун зүв. Пүү, Димитрис Жонсон ч бас амар зогч шүү. Ротанг энэ хэмжээний цогцолтонд бол яах ч хүн тас гэл орсон. Вау, галзуу. Хийм амар тулаан болсон юм уу? Йоо, энэ өвдөг хардаа. Одоо ингээд жоохон наалда цаг авах л хэрэгтэй. Би жоохон холимог тулаан тал руугаа дэмжиж хийж магадгүй шүү. За салгасан. Ингээд салгачаар л эвгүй болчихж байгаа юм л да. Одоо энэ спортод бол манай ёо баруун зүүн аллаа штэ. За энэ спортын төрөлд бол манай Хабиб Мэбиб одоо Хамза Чимай энэ төр бол зүг ямар ч боломж байхгүй штэ. Алекс Перера ч одоо энэ аимшигын төрлөөс холимог тулаан руу орсон хүн шүү дээ. Гэхдээ кикбокс төрлөөс. За 30 секунд үлдсэн. Яа зүг одоо 30 секунд жоохон 20 секунд жоохон зугтгал хэрэгтэй байна да. Ёй баруун ямар амар очоо. Пүү Димитрис Жонсны баруун өстө. За Ротонг инээж нь хардаа. Иш гэсэн байдалтай инээж нь айгу шаардлагач шиг байна. Яафт мэн. Яа энэ амар өвдөлтөө бүр. За эхнээ. Үе тисч гарсан. Вау, энэ ямар аимшигтай юм бэ. Эхний үе дээр тест гарсан гэдэг чинь одоо ингээд холимог тулааны өөрийнхөө дүрмээр штэ. За ингээд хэврээд авсан. Энэ зөвлөлтөө ингэж аргалахаас өөр ямар ч боломж. Яа, тэр гид сарда. Пүү ирүү баруун. Йоо. Арай л юм аа. Бан, энэ хартаа энэ чих. Энэ нөгөө Junior dos Santos Ken Velasquez-ийг яг энэ цогцолтоор унгааж ирсэн штэ. Хүнчэд. Бан. За 2 дугаар үе. Яагаад ч харагдаж байна. Гэтэ амар өвдөлт мэдэрч байгаа хаа энэ ста. Бүх юм өвдөж байгаа. Энэ амар роботод балбуулж гарч байна. За одоо өөрт ашигтай дүрм. За Ротонгийн өрөлт шал өөр болоод эхэлж байна. Хоёр тишээ зөөгөө надаа гараа ингээд дэлгэсгээд цохилтын сааруулах гээд одоо нөгөө барилдаанаас давхар хамгаалах гэдэг шиг байна. Хөл рүү өвтүүлж байна. За одоо жинхэнэ Димитрис Жонсон ч одоо юма хийн штэ. Яа гэхдээ энэ нас хөл мөл амар явж шүү Ротонгийн. Одоо энэ хардаа нөгөө нэг амар цохилтууд байхгүй зугтаагаад эхэлж байгаас. Одоо Димитрис Жонсон ч чаддаг юм гаргана штэ. Энэ ёстой түрүү чи 1-р үе дээр яг дуусгачих гэсэн бодолтой орж ирсэн. Тэгээд барааг болохоор жоохон шарлахсан баха. Сүүлийн үе дээр 28 настай залуу штэ. Вау. Энэ бол зүгээр яг жинхэнэ шудраг тулаан те. 1-р үед бол яг чиний дүрмээр тоглосон. За одоо миний дүрмээргээ шахаа явж байна. Димитрис Жонсон бол яг эд үед заардгас. Янцтай. Энд чинь Димитрис Жонсон чинь араас нь тэрвээ шидээд замд нь унжаах замд гарт нь болт хийдэг, гарт нь өчлөлт хийдэг залуу штэ. Энд чинь зүгээр л бас толгой тарих амар ажилтдаг залуу байхгүй юу? Энэ бол зүгээр энэ хоёр бол яг хоёр мутай холимог тулааны яг хоёр төлөөлөл бүр 100% хоёр төлөөлөл. Хэн муу, тэр нь сайн, тэр нь муу гэсэн ямар ч өөлөх юм байхгүй. Зүгээр л хоёр жиг хатуус байхгүй. За газар твтүүлсэн. За хүзүүнд авах гээд за Бэлиг одоо мултаад баруун бэлигээ мулталж авах гээд за Ротанг бас мэдээд байна тэр одоо бэлигийн зуураад байна. Гэхдээ энэ их удаан баригдахгүй л те тэгэл татж байгаа унга татаал гаргаад ирнэ л те. Татаал гаргаад ирнэ. За гэхдээ зүүн гар бол яг барилаа алдахгүй юу те. За авсан гэхдээ бүрэн ороогүй байна. Кранк гэх нөгөө хөшөлтөө явчихна. Чангалаад байвал гулгаад орчин. Яа, чиг за гитэн хардаа амьсгаан чангараад эхэлсэн. За гар буусан. Зүүн гар чангараал яваал энэ. За бүр түгтсэн. Яа, орцоо, улгасараа орцоо. Яа. Ухаалц. За нөө ганган бүжгээ ээж юм да. Яа. Вау. За чи ингээд One Championship орж ирээд аврагын бүсээ автсан байгаа. Байсан. За тэгээд бас өрсөлдөгч байхгүй болсон яасан яг энэ төрлөөр
тулаан зохион байгуулсан шүү дээ. 4 раунд, 1 раунд нь 3 минутаар. Эхний раунд бол мутай дүрмээр, хоёр дахь раунд бол холимог тулаан дүрмээр. Хэрвээ 3 руу орсон бол буцаа мутай руу орох байсан. Яа, 3 руу ороосонгүй шүү. За энэ хартаа гиз яваад яг цогцлыг гаргаал тэрээд авсан. За тэгээ араас нь гараад жинхэнэ дээр нь мордож гараад давуу байдал авсан да. Аргагүй энэ холимог тулаан гэдэг чинь ингээд бүх тулааны спортыг хойлчж байгаа. Тэгээд барилдаанаа давуу эзэмшсэн хүнд бол тэгэл энэ дүрмээр бол одоо ямар ч мундаг боксчин, ямар ч мундаг мутай, ямар ч мундаг кикбоксер орж ирсэн ингээл барилдааны өмнө ингээл хүчин мөхсдөж штэ одоо. Тэгээд нөгөө залуу нь энгийн залуу биш, барилдаан цохилцсон өчөлт болт зүгээр л хоёр терминатор штэ тийм ээ. Вау. За. Энэ бол ерөөсөө ямар ч одоо complain, ямар ч нөгөө гомдол мэдүүлэх аргагүй. Яг ижил тэгш дүрмээр тулалдсан хоёр. Йоо, ийм тасархай тулаан болсон юм уу? Нөгөө би үр дүнгийн зэрэг уншсан байсан л та. Тэгээд яг ингэж үзээгүй байсан. Энэ Road FC гэж нэрээ бас тасарцсан холбоогоо шүү. Одоо орлого цалингийн талаар судалгаа хийсэн чинь цалингийн талаар ямар ч мэдээлэл нийтлэгдээгүй лээ, нууцлсан байлээ. Гэхдээ яг Альбан бус их сурвалжаар бол Demetrius Johnson ямар ч одоо ивент итгэжгүй зөвхөн нөгөө нэг One Championship-ээс авсан цалин $750,000, Road Tank-ийн $270,000 гэж гарч ирсэн. Энэ дэр нэмэгдээд энэ хоёрыг ч одоо ард нь өөрийнхөө нүүр царайг сурчлуулж байгаа маш олон байгууллага газрууд байгаа штэ. Эдний цалин нэмэгдээд бол Demetrius Johnson-ых бол $1 сая бол гарсан бах уу, 2 сая маа хэлбэг гарсан бах. За Road Tank-ийнх бол $1 сая руу төгсөн бах гэж бодож байна. Яагаад гэвэл чинь энэ мута боксын нүүр царай басан залуу дэлхийн энэ өндөр түвшний супер холимог тулааны од залуугаар хоорондоо туулдаж штэ. За дараагийн реакшнчлэг юу гэхээр нэг уран бүтээлч залуу үзэгч дүү маа над руу энэ бичлэгийг та яг энэ дуун дээр нэг реакшн хийгээд үзээч энэ бүх холимог тулаанчид маань тоглосон бэлээ гэж хэлсэн. Клипийг үзээгүй байгаа шүү. Одоо би яг анх удаа үзэж чинь. За энэ Бэ Тамир гэдэг нэртэй залуу байна. UB Drill 945 official music video. За энэ миний ёстой өмнө сонсож байгаагүй дуучин байна. Рэпер байна. Бэ Тамир гэж. За харъя. Вау, ахын дүүс. Ямар машин бэ? Lamborghini юу? Зя, бууч. Бат гэрэл нэм жаргал. Вау. Энэ гэхдээ хипхоп дотор арай өөр урсгал уу? Энэ яг миний өмнө сонсдог байсан хипхоп их төр зогсож байна. Өсөө ирсэн. Гэхдээ энэ ритм нь бол гоё юм байна. Ваа. Kalashnikov буудаж байна. Ингэж буудаж болтол юм бах та. Гэхдээ энэ би нэг үгийн сайн барьж авч чадахгүй байна. Гэхдээ их төр юм. Итгэлээж байгаа юм шиг гарч байна. За мөрөн юм яа. За бас бэр босон юм тий. Боксинг ринг дээр би нэг хипхоп сонсогч биш л дээ. Гэхдээ яг миний өмнө ингээд тайлт сонсч байсан хипхопод шал өөр хэмнэл яваад байна. Дотроос арай өөр урсгал баг шиг байна. Мэддэг залуус нь доор коммент бичиж үлдээгээрэй. За энэ жоохон залуу маамч юм би. За нэм жаргал бат гэрэл бат очир намсраа. Нэм жаргал бат гэрэл. За их төр нэг залуу энэ залуу ч юм лээ. Нэр нь орж ирдгүй. Манай
холбог тулаанч залуул яваад байна да. За үгийг нь бол барьж авч чадахгүй нэ харахгүй. За тулаанаа дуусгах шиг байна. Бүсээ авж гин. Яа. Авраг болчихж байгаа юм уу ингээд. Аврагаас нь бүсийн булга авчиж байгаа юм уу дуугаараа. Энэ урсгалыг сонсдог хүндээ бол тасархаа уран бүтээл байна. Би ч нөгөө хипхопын бол тийм сонсогч бол биш. Аяны бол жоохон химнэлийн бол мэдрэмжтэй. Химнэл нь бол дайггүй санагдлаа. Үзэлт нь айгүй олон байна. Энэ айгүй тийм нэртэй рэпер юм байна. Бас хаяа сонсоод машиндаа сонсоод сайхан ажил руугаа давхиж байхад бол бас гоё хэмнэлтэй бэлтгэлтээр жоохон нөгөө хүчний таслаа хийж яхад бол бас гоё мотивашн өгөхөөр гоё сонсогч шүү чанга айгүй гоё хүчтэй харагдаж байна. Яг мэддэг одоо надад бол энэ клип амар хүчтэй харагдаж байна. Дээрээс нь энэ химнэл дээр нь ингээд яг энэ гангстер залуус нь гарч ирж зогссон тийм ээ. За юм байна залуусаа. Өнөөдрийн бичлэгээр хэдүүлээ хоёр тасархаа бичлэгтээ реакшн хийлээ. Эхнийх нь Мутай дэлхийн авраг эсрэг холбог тулааны дэлхийн авраг адилтгсан дүрмээр, дараагийнх нь Монголын рэпер UB Drill гэдэг дуун дээр реакшн хийлээ. Тасархаа байлаа. Ингээд өмнөх дугааруудаа үзээгүй залуус үзээрэй. Дэлхийн топ 10 бүх цаг үеийн тулаанчдын талаарх дугаар орсон байгаа. За тэгээ дараагийн галзуу бичлэгээр эргэн уулзлаа. Турбай та бүхэн тулааны спортын чиглэлээр бичлэг хийдэг Oki MMA YouTube сувган дээр зайшгүй subscribe дараарай. Үздэг сувгууд дотор энэ сувг заавал байх ёстой шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Ингээд дараагийн сайхан дугаараар уулзлаа. Турбай. One shot on stage, what you got to play? Generic drops for days, still the people rave.